2 өдөр бүр амар халуураад тунгалгийн булчирхай яагаад ингэж очиод томорцсон бэ? Улаан борхны вакцин тэгээд hepatitis A гэсэн тийм вирусны эсрэг вакцин хийлгэчлээ. За эмнэлэг дээр хүрээд ирлээ. Эмнэлгийг ингээд томоор нь харуулсан заяа. За нэг ийм билдинг байна. Өнөөдөр нөө Halloween өдргээд хүмүүс бүгдээрээ dress up хийсэн байна. Нэг үнэ энэ хартаа. За энэ ингээ машин зогсоолтой амар их машин зогсоолтой. Уусаа энэ ч хүмүүс нөө машинтайгаа л явдаг болохоор машин зогсоол хамгийн чухал гэдэг. За одоо би та нарт эмнэлэг рүүгээ ороод үзүүлье. Баяртай. Санхан угааж юм. За эмнэлэг томороо нэг юмрхүү. За өнөөдөр эмнэлгээс салсангүй. Яагаад вэ гэхээр манай хөө 5 хоногийн өмнө халуураад 2 өдөр бүр амар халуураад жижигхэн пааш өгсөн байхгүй юу. Тэгээд бит хоёр энэ чи ямарсан Insta Care гээд эмнэлэгт үзүүлсэн хүүхдийн. Тэгээд үзүүлсэн чинь хараа Rosalio гэд вирус байж магадгүй. Тэрнээс нөө бусдаар бол зүгээр нэ гэдгсэн. Тэгэхээр бит хоёр за гайгүй байлгүй дээ гэд. Тэр Rosalio гэ вирус нь яадаг вэ гэхээр эхлээд нөгөө нэг амар халуурчаа дараа нь нөгөө биен дээр нь туурал гардаг юм байна л дээ. Манай үеийн туурал гараад үзүүлээд ямарчсан гайгүй. Тэгээ 2 хоног өстө бит хоёр шинж унтсангүй. Тэгээл хөрхий амар хэцүү идэм байлээ. Тэгээ бит хоёр өөртөө юу ч хийж чадахгүй. Тэгээ банхуудаа манай өө ингэж өвдөж байгаа байхгүй юу. Шинжэнгөө унтахгүй ингээл байн 10 минутын зайтай ингээл уйлал явчин тэгээ амар хэцүү байсан. Тэгээ ашгүй эмнэлэгт үзүүлчихнэ санаа амраад. Тэгээд хоолон жоо хуулаацсан байна гэсэн. Одоо болохоор дахиад бит хоёр үзүүлэх чаа. Тэр нь яагаад үзүүлэх чаа вэ гэхээр энэ ч 3 6 9 сар 12 сартад ингээ заавал чин одоо үзлэг хийдэг. Тэгээд одоо манай 9 сарынхаа үзлэгийг одоо хийлгэж байгаа байхгүй юу? Харин өшөө юу ярих вэ? Одоо ороод эмнэлэг ямар нь үзүүлээ. Гайгүй эрүүл хүүхдүүд нь болохоор энэ ногоон зураасан дотор хүлээдэг. Ногоон зураасан дотор. Тэгээд тэгэнгүүтээ шууд орж ирээд энэ ч очирлж агаад тэгэнгүүтээ энэ ч бичүүлээд одоо чек-ин хийгээд тэгээд тэгэнгүүт эмнэлгээс нь хүн дуудаад гарч ирдэг байхгүй юу? Нэг blue waiting area гэд байна. Энэ хараа хүүхдийн сандал ширээмэр амар хөрхөн. Энэ болохоор юм ханиаттай. Тэгээд юм нөө халуунтай хүүхдүүд нь болохоор энэчээ сууж хүлээдэг гэж юм. За хүүхдээ үзүүлэх гээд эмнэлгийнх нь өрөөнд ороод ирлээ. Ийм хөрхөн зураг мурагтай. Сая манай үгийн нөө жин өндрийг үзэж гин. Ийм өрөө байна. Эмнэлэгт нь амар хөрхөн үнгүй юмнууд байдаг та нарт харуул. Үнгүй Pampers, Nathan салвитэг. За энэ хийх хэвээр вакцинууд нь 25 оны great costume. Halloween болохгүй. Тэгсэн эмнэлгийн цаанаа олж ингээд зарим хүн байж идэг заяа. Ийм үтэй. Тэгээ лундаа байна. Манай хүн тэндээс юмаа зогч байна. За бид хоёр эмнэлгийн хаа сууч ихтэй хэсэгт нь ороод ирсэн. Ийм заа байна. Манай хүн юмаа аваад ирнэ гэсэн. За эмнэлгийн өглөөний цай. Тэгээд би өнөөдөр бас өөртөө нэгэнт одоо хүүгээ үзүүлэх юм чинь гээд өнөөдөр бас өөртөө цаг авцсан. За эмнэлэгтээ үзүүлэх гэж юм. За энэ эмнэлгийнх нь өрөө нь байна. Сайн намайг нэрээр маань дуудаад тэгээд ийм өрөөнд оруулж ирсэн. Монголоор бол ер нь чих хамар хоолойны ийм тасаг гэх юм уу. Тэгээ сая хүн орж ирээд миний даралтыг үзээд
зүрхний цохилтын тоогч бол нэг хуруунд нэг юм хий үзээд идэг штэ тэгээ үзсэн. Одоо ингээд удахгүй юм чинь ороод ирнэ гинэ. Тэгээ юм бахан юмнуудтай. Эмчээ хийж байна. Миний ингээд ирүүний доор нэг хав хатуу юм байгаад байгаа байхгүй юу? Энийг би 23 онд үзүүлсэн. Тэгээ энэ баг нэгийг харцгаа 1 см-ийн ингээд нөгөө нэг өргөн урттай ийм нөгөө ийм ирүүний доор байгаа байхгүй юу? Тэгээд би жоохон давхар үрдэ харагдаж байгаа шүү. Ямар ч нэг тийм юм байна гэд. Тэгээ сая тэрийг эмчтэй үзүүлсэн юм. Тэгсэн чинь зүгээр л яг хөө тийм хатуу юм байна. Тунгалгийн булчирхай яж маадгүй эсвэл уйланхай яж маадгүй. Уйланхай байвал ер нь баг авцсан дээр гэж байна. Тунгалгийн булчирхай байвал зүгээр ингээд бол байж идэг. Эход үзүүлчих гээд тэгж байна. Тэгээ эход нь болохоор өөр компани дээр үзүүлэх юм байна. Тэгээд ямар ч сан үзүүлэх. Би уул өнөөдөр баг Америк эмнэлэгч амир супер эмчээ өнөөдөр баг шууд эхомиходоо үзүүлээд болчих واخ гэж бодсон чинь болсонгүй. Тунгалгийн булчирхай яагаад ингэж очиод томорцсон бэ? Окей, энэ хав тунгалгийн булчирхай гэд Монгол хахад тэгж хэлсэн байхгүй юмч. Тэгээд яагаад ингэж томорсон бэ гэхээр амар сонин ер нь би бохирдол байна л гэсэн үг юм шиг байлээ. Тунгалгийн булчирхай чи ингээд би ингээд бүхэлд нь ингээд сайхан цэвэрлээд байж тийм ээ штэ. Тэгэнгүүт тэр нь сайн цэвэрлэхдэггүй бохирдсон л байна гэсэн үг юм шиг лээ. Миний бодлоор би нөгөө нэг шүдээ сугийн имчилгээ хийлгсэн байхгүй юу. Тэгээд тэрнээс болоод ингээд гадны бит ингээд орцсон. Тэгээд яг тэрнээс болоод дараах нь юм ингээд тунгалгийн булчирхайд очиод тэгээд энэ чинь амар том болсон. Яг ирүүний доор ингээд 1 см том юм байгаа заяа. Ингээд бариад үзэнгүүт хав хатуу. Тэгээл ямар ч зэнийга нэг хянуулж ий гэж бодоод тэгэхгүй бол ойрд энэ маань ингээд нэг жоохон чим гээд ингээд жоохон чимчигнээд тэгээд тэгэнгүүтээ жоохон томроотж байгаа юм шиг эсвэл хоёр шиг байгаа юм шиг санагдсан байхгүй юу. Тэгээд өнөөдөртөө бол яг ямар шинж нэмттэй байгааг нь бол мэдэхгүй байна. Гэхдээ утгаа нөгөө яхад харуулчаад тэр яханы зургийн шууд эмчтэр очино. Тэнгүүд эмчин тэрийг үзчихээ над руу ингээ буцаа залгаад чи ирэх хэрэгтэй байна эсвэл ингээ эн чин зүгээр юм байна энэ төр гээд шууд ихчдэг. Ер нь бол шинжилгээ энэ төр өгсөн ч гэсэндээ амар ингээ монголчин очиж заавал шинжилгээнийхээ хариуг аваараа гэдэг штэ. Тэнгүүд энэ чи бүх юм нөгөө системээр онлайнаар хийгдчихдэг. Тэгээд шинжилгээний хариуг гарангууд эмчин харж агаад ингээ окей байвал ингээ юм хэлэхгүй. Тэгээд зүгээр биш байвал харин юм хэлт юм бэлээ. Ингээд хүмүүсийг дууддаг байхгүй юу ингээд бүртгүүлсэн хүмүүсээ. Бит хоёрын цаг болохоор 10:40 гээд. Тэгээ бит хоёр арай үзүүлэх болоогүй л байна. Нэг тиймэрхүү байна. Тэгээд манай хүү одоо бол гайг болсон, халуурхаа ямарсан болсон. Тэр хоёр тийч юм шиг. Юу яа. Тэрээс эмнэлгийн үзлэг дээр юм хөрх ном өгдөм. Манууд ийм ном өгсөн. За өнөөдөр ямар ч эмнэлэгтэй үзүүлээд тэгээд хүү маань уул нь 9 сарынхаа үзлэг дээр ямар нэгэн вакцингүй байсан. Тэгээд бид нар нөгөө 12 сард гадагшаа явах гэж байгаа болохоор гээд улаан бурхны вакцин тэгээд hepatitis A гэсэн тийм вирусны эсрэг вакцин хийлгэжлээ. Тэр hepatitis A нь болохоор юу юм бэлээ? Ер нь бохир ус мус нэг тийм хөө юмар ингээ халтдаг вирус гинэ. Тэгээд ер нь нөгөө resort center пул мөл орох гэж байгаа бол тийм вакцин хийлгэжэл зүгээр гээд юм чинь ер нь нөө рекоменд тэгээд вакцин хийлгэжлээ. Одоор манай хүү бол уйлаагүй гайгүй байна. Тэгтээ мэдгүй орой яах ингээд халуурч малраад байлаа яана л гэж бодож байна. Тэгээд миний болохоор нөрөөний дорог ирүүний энэ бичлэгтэйгээ хамт байсан баярлаа. Баяртай.